Эрүүл мэндийн сайдын 2024 оны 1 сарын 29-ний өдрийн А38 дугаар тушаалаар сүрээгийн тусламж үйлчилгээний заавар батлагдсан. Сүрээгийн хавтал болсон сүрээтэй байж болзошгүй тохиолдол эсвэл эмчлүүлж байгаа өвчтний өрхийн гишүүдийн чиг үүргийн талаар тус тушаалын 5-3-т 7 тусгай залтыг тусгасан. Үүнд үйлчлүүлэгчийн өрхийн бүх гишүүд эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон хугацаанд урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд бүрэн хамрагдах. Гэр бүлийн гишүүдийн хяналттай эмчилгээг явуулах гэрээний биелэл, эмчилгээний тасралтгүй байдлыг хангах. Сүрээ өвчнөн удаан хугацаанд эмчилгээ хийлгэж бүрэн эдгэрдэг гэдгийг гэр бүлийн бүх гишүүд ойлгож өвчтнийг дэмжих. Сүрээгийн шинж тэмдэг илэрсэн үед эмчит хандаж үзлэг шинжилгээнд хамрагдах үүрэгтэй. Өвчин дамжин тархах зам өвчний тавилан эмийн тун бүрийг хэрэглэхийн ач холбогдол эмийн тэсвэртэй сүрээ үүсэх шалтгаан зэргийн тухай мэдээлэл ойлголттой болсон байх. Гэр бүл салалт ялгарлан гадуурхалт нь өвчтний эмчилгээний үр дүнд сөрөг нөлөөлнө гэдгийг мэддэг байх. Эмчилгээний үр дүнд гэр бүлийн дэмжлэг туслалцаа нэмж чухал болохыг ойлголцсон байх. Уян сэтгэл өрхийн эрүүл мэндийн төв 2024 он